Бас дууныхаа нэр би бас мартчихээ, sorry. Хайвэлэн гинжин байна. Одоо би өөрийнхөө дууны үгийг уншаад ямар дуу вэ гэдгийг таах гэж байна. Тэгээ та бүгд бас надтай зэрэг таагаарай. Харилцагтай хариу бүнийх найзаасаа талахын үнээр нь ярилцах нэг төрлийн юм ярилцлаганд бидний нэг юм юу мантра and trap гэдэг байна. Харилцагтай хариу бүнийх найзаасаа талахын үнээр би охинтой болсноос хойш шинэ дуу хийхийг хүссэн. Тэгээд тийм айгу позитив тэгээд бас мантра ч юм болохоор тарних юм шин тий. Тэгээд трап тарних гэсэн үг л тий. Тэгээд бусдад сайн сайхныг хүсэж тиймэрхүү л бидний ял тааны кредит маань хаана яарсан барж чаддаг ч гэдэг. Бидний тон удахгүй дэлхийд дахин гэж. Хаана байна гэж байгаа байхгүй хаана байна гэж хаана тамирчны ялтыг самплтаж хийсэн дуугаад бидний ялт таана keep it 100 надад эрхэлж тонн чим нь одоо миний нялх ногоо зарим нь өөртөө 50 амлалт new year new me цас гэдэг дуу байна. Missante байсан. Тэгээд миний бодлоор энэ дуу нөгөө хөгжим нь болохоор afrobeat гэхгүй юу. Afrobeat ч дандаа юм нарийн шарлага марлага юм халуун газар юм бэдстэй паритэй. Тэнгууд миний бодлоор энэ тийм цастай хүүтэнд дуулж байгаа баг хамгийн анхны тийм afrobeat дуусан ч гэж магадгүй. За. Чинбаа биш болтон ба. Чиний биш жаад баазаа дээр нама Арасон. Өгчиг сайн. Энэ дууны түүх бол ерөөхдөө тухайн үед 2014 мөр авцаа одоо Монголын pop дуунууд нэг бол яг хайрын тийм хаягцсан хайр мэрч маа нэг бол дисмис ч юм уу тиймэрхүү яг үеэс тэгээд яг эмэгтэй хүний одоо өвзөг мөгзөг ч юм уу пари мар ч юм уу тэр тал дээр яг яадаг тийм дуунууд баахгүйсэн тэгээд баруун болохоор ерөөхдөө дандаа хит мэтэр дандаа тийм өвзөг мөгзөг дуусан юмнууд байсан. Тэгэхээр нь яг за энэ Монголд бас энэ дутагдж байгаа энэ хоос орон зай юм байна. Энийг одоо хийх хэрэгтэй гэж бодоод хийчихсэн. Би бол гинжин октодын үгзгийг хэмжин оцоосон үгзэг амтагд нь яг л хэмжи октодын талар шүлэг бичихтэй бэрэнч. За тэгээ Вэлэн сэтгүүлийн issue 8-аас миний ярилцлагыг хүлээж аваарай. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье.